Сайн байцгаана удаатай Бэлэз ток шоу хэлж дугаараа эхлэж байна. Манайх уламжлал ёсоор өнөөдөр даваа гарагийн дугаард оюут Монгол аяны хүрээнд хийж байгаа ажлыг сурчилж байгаа. Олон үзэгч янз янзын зүйл асууж байна. Тийм учраас бид өнөөдрийнх нэвтрүүлэгт эдийн засагч, орчуулагч болор болдыг оролцуулахаар ураад байгаамаа. Зочин маань сая ирлээ л дээ. Жохон нөгөө замын бөглөө гэдгээс болоод л бас нэлээд учиртай юм боллоо. Өнөөдөр бол номыг орлуулах юм хангалттай гараад ирлээ шүү дээ. Боловсралтай хүн шинийг хэлэх гэсэн чинь хаан чухал мэдээлэл байгааг олж авах сүүхэд үнийг хэлнэ гэдэг нэг ойлголт байдаг. Номыг сонсдог, уншдаг гэл бүх төрөл байхад заавал ном уншиж цагаад өрөөд яах вэ? Хэрэгтэй мэдээлэл дотор талаас нь шүүгдэж гарчгаас нь харж байгаа л өмнөх юмаа баяжуулахын тулд унших хэрэгтэй гэсэн нэг тийм өрөөсгөлч гэх юм уу нэг тийм орлого, тийм хэлбэрч байх. Тийм зарим нь ерөөсө гой зөв тэмдэглэгээ хийгээд ингээд нэг цаасан дээр ярьчвал нэг номыг бүтэн унших байтгаа тухайг уншихгүйгээр гол агуулгыг аваад үлдчихвэл энэ таг хийсэн сайхан мэдлэг болчихно гэсэн нэг тийм ойлголт байна шүү дээ. Аль нь ерэн зөв болж үлдэх вэ? Тэгэхээр ер нь бол одоо яг хаа ер нь урд өмнөх үеийг бодвол бол мэдээлэл харилцааны технологи үүссэнтэй холбогдуулаад бол мэдээлэл үндсэндээ бол зах хязгааргүй боллоо шүү дээ. А гагцгүй тэр дотроос хүн яг хэрэгцээтэй тэр мэдээллүүдийг хүн яаж олж явж байна те. Ер нь бол энэ оюут Монгол гэдэг энэ аяны бол одоо бас гол зорилго бол хүүхэд залуучуудыг тийм үү? Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлээ гэсэн ийм урай гаргалаа явж байгаа шүү дээ. Тэгвэл зэрэг бол бид нар энэний цаана бол нэг хэмийг заавал зөв ойлгох хэрэгтэй. Ер нь яах гэж хүүхдийг заавал номтой одоо нөхөрлүүлээд байгаа. Тэртээ тэргүй интернет байж байна тийм үү? А өөр бусад бол одоо энэ социальны бол одоо сүлжээ гэдэг иймэр бол маш их хэмжээний мэдээлэлд харж байна. Интернетийн бол телевиз ер нь бүх төрлийн одоо жишээлбэл одоо интернет их нөөцөөр утсан телевизэн зэрэг тийм тэгэндээ гараад ирлээ. Японд тарсан мөртлөө Америкт хэрэглэн баг байхад манад орж ирэнгүүт асар хурдан хэрэглэгчийн зах зээл дээр гараад ирлээ шүү дээ. Харах цонх бол өөр болж байна. Тэгэхээр одоо номын ам чимтийг яаж үлдээх вэ гэдэг л нэг методолог байна да. Тэгвэл зэрэг бол би энэтэй холбогдуулаад юу хэлхийг хүсэж байна гэхээр ер нь ном гэдэг бол хүний оюун ухааны бол гимнастик юм. Хүн бол зөвхөн гагцхүү номыг уншиж ижил ойлгодог. Ямиг уншин ер нь тэгтээ зэрэг чинь ягаад хүн заавал бол үзэж байгаа ямиг бол тэр болгон ойлгодгүй. Яг өөрийн болгож бол ойлгож өөрийн өөрөмшүүлж аавна гэж манайх ярьдаг шүү дээ. Ийм болгож чаддаггүй юм гэхдээ зэрэг чинь телевизээр гарч байгаа мэдээлэл бол хүн ямар нэгэн өөрийнхөө итгэл үнэмшлэр өөрийнхөө одоо зөв шүүлтүүрээ шүүх боломжийг өгдөг байна. Хүний зүгээр насан турш сууны анхаарал төвлөрөх хэмжээнд бид нар хичээлээр заадаг байсан л да. 40 секундээс 1 минутын хооронд анхаарал төвлөрөх. Тэгдэг л байхгүй. Тэгэд бусд нь бол чихээр нөнгөр явчих. Тийм учраас бол ердөөсөө ялангуяа энэ телевиз, интернетээр бол өгж байгаа энэ мэдээлэл бол хамгийн гол нь хүний бүр далд ухамсарт нь тийм албадлагын журмаар хүрдэг маш хүчтэй мэдээлэл хэрэгслэж шүү дээ. Тэгвэл зэрэг бас нэг имийг эндээс ойлгох хэрэгтэй. Ер нь бол дээхэн үед бол ном бол ертөнцийг харах цонх гэж байсан. А тэгвэл тухайн тэр нийгмийн бол одоо байгууламж тэр нийгмийн байгууламжийн өмнөө тавьж байсан зорилго бол одоогийн нийгмээс ондоо зорилготой байсан. Одоогийн нийгэм бол ялангуяа одоо мөн өнгөний ийм нийгэм болсон учраас мөн номоор дамжуулж хүмүүст өгж байгаа энэ үзэл санаа нь өөрөө өөрчлөгдсөн байна. Тийм учраас бол хүүхэд залуучуудаа дахиад ингээд захиад хэлэхэд бол ер нь номыг уншихдаа гол нь зөв ном олж унших хэрэгтэй. Зөв номыг гэдэг бол одоо мэдээж энэ аяны хүрээнд бол бас Монголын хүүхэд залуучууд хамгийн түрүүн хүргэх ёстой бас нэг 55 номын загсаалт өгдөг гэж бол энэ явж байгаа энэ асуудал тий. Тэгвэл зэрэг дахиад хэлэхэд бол хүмүүс телевизээр үзээд бол хүн мэдлэг олж авч чадахгүй. Энэ бол боломжгүй. Энэ бол зөвхөн тэр мэдлэгийг өгж байгаа зүгээр мэдлэг өгж байгаа тэр сувгуудын тухай асуудал байхгүй. Нэг юм байдаг штэ. Ухаантай хариулт усыг бол ухаантай асуухын тулд төсөөлөлтэй бай. Тэгээд ядарч мэдээлэлтэй бай гэд. Мэдээлэлтэй байхын тулд хааны байгаагаа зөв олж аваа гэд. Тэрүүл ном шүү гэдгийг л хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо ном уншуулах янз янзын арга байна штэ. Бүгдийг суугаад уншуулах, урамшуулаад уншуулах, буцаад болохгүй бол 5 он цэзнийг сайн уншигчийг сэргээсэн ч яадаг. Надад бол тийм бодлоо энэ дээр ном хандлагыг л хүүхдүүдэнд сэргээж өгөх гэдэг шүү дээ. Тэгэхээр хараа ер нь би бас эргээд одоо бидний одоо миний баг дээр бол багт ямар одоо үзэл санаа бидний эцэг гэхийн одоо надад өгсөн ямар хүмүүжил байсан гэхдээ ер нь бол номыг дээр мэдээж бол хүүхэд анх эхлээд
номыг уншихад хэцүү юм шиг байдаг. Тэгвэл номын амт гэж юм байдгийн шүү хүүхдүүд гэдэг. Номын амт гэдэг бол тэр имийг олон талаас нь тийм одоо мессежийг богинохон сэтгэдэг болчлоо гэж хүмүүс яриад байна шүү дээ. Энэ бол манай нийгэм цогш нь үзэгдэл. Урд нь хүмүүс ингэж амархан юмд итгэмтгий байгаагүй. Ингэж амархан бол бид нар далд удирдлаганд автоматтай байгаагүй байхгүй. Яагаад гэвэл хүн бүхэн дотор талдаа өөрийн гэсэн үзэл бодлын ийм тодорхой багт одоо богцтой байсан. Тэр шүүлтүүрээр бид нар сайн муу юм тийм үү гэдгийг шүүдэг, гар цагаан хоёрыг шүүдэг юм. Хамгийн гол нь номоор дамжуулж өгөх гээд байгаа юм бол одоо нэн тэргүүний хүүхэд залуучуудаа захиж хэлэх юм бол Монгол хүн өөрөө болсон байх хэвээр. Монгол хүн болохын тулд бол одоо надад бол нэг юм ойлголт байдаг хараа. Хөдөөний суманд байгаа хөхт, хөдөөний багад байгаа хөхт, аймгийн төвд байгаа хөхт, хотын хөхт. Хотын бүр гол цөмд нь байгаа хөхтийн юм надах сэтгэлгээ өөр шүү. Монгол ухаан бол хөдөөнийхөө аймгийн төв хөхт бол арай л өөр сарамгцсан. Би бол олон дүүнгээр мэдэн штэ. Тэгэхээр хотод байгаа хөхт бол хэтэрхий их олон юмнаас мэдээлэл авдаг болохоор сэтгэлгээний цар хүрэн задарсан мөртлөө Монгол ухааны юм хэлж өгөхт бол хүлээж авахгүй шүү. Харин тийм. Тэгэхээр энийг хандлага руу нь оруулахын тулд яах вэ? Энэ бол маш том эмгэнэл гэхгүй юу? Хамгийн гол нь нэг юм үг гэдэг чинь манай өг дээдсээс захиж ирсэн нэг үг. Тэр юухтэй зэрэг бол хүний сэтгэлийн эзэмдүүд биеийг хайчих гэдэг үг байдаг. Тийм учраас манай Монголын хүүхэд залуучуудын энэ тарих оюуныг өөрийнхөө үзлээр өөр харийн тийм үү одоо барууны ийм харийн үзлэр бол ингээд цэнэглээд бэлдээд байна гэдэг бол тэр улсууд энэ улс орны эзэн ирээдүйн эзэд болох гээд байгаа энэ санаа шүү гэдгийг л маш хүчтэй ойлгож авах хэрэгтэй байхгүй нэг хүн бүхэн ингэж ханд ямар нэгэн бол нэг юм үг гэдэг чинь ямар нэг хэвлэл үг бол энэ ямар нэгэн байдлаар бол энэ ухуулах сурталчилгаа байдаг байхгүй юу. Тэгвэл зэрэг чинь ном хэвлэл бусад юмыг бол олж уншихдаа зөв юмыг олж унш. Харин буруу юмнаас бол тэр уншаад ч үгднээс холд явах хэрэгтэй байхгүй юу. Хамгийн гол асуудал юм. Тэгэхээр зүгээр ном уншина гэдэг бол зөвхөн уншихын талд унших шүү дээ. Тэгэхээр бол бид нар бол тэр одоо энэ санаагаа дуусгаж ер нь бид нар хамгийн их Монгол хүн болно гэдэг чинь би өөртөө чинь санал нэг байна. Үнэхээр одоо манай хотын хүүхдүүд болохоор чинь баахан олон болвол ингээд мэдлэгийн юм жижигэн хилтрхийтэй байдаг боловч тэр хүнээс яг ингээд тулгаад нэг асуудлын мөн чанар цаатлын утга учирыг асуухтай зэрэг чинь байдаггүй байна. А тэр юу гэхтэй зэрэг чинь ер нь тэр хүнд өөрт нь бол хүний ертөнцийг үзэх үзвэл ёс суртахууны ихэн хэмжүүр тийм үү? Энэ өөрөө бол яг дотоод сэтгэлээрээ Монгол хүн болоогүй байхгүй юу? Тэгэхээр таны ярианаас нэг юм агуулга гаргаад ирэл та. Хүн бүр математикч болох алгүй, хүн бүр эцэг болдгоо гэдэг. Яг үнэ. Хүн бүр Монгол хүн болно шүү гэдэг. Хамгийн гол Монгол хүн. Бинийг л хүмүүст өнөөдрийн энэ нэвтрүүлгэд оролцсны гол нь бол хүмүүст энийг л ойлгуул. Тэгэхээр Монгол хүн болох төр хөдөө 100 аваачаад яах, гадагшаа бол экотуризм хийх гэдгээсээ илүү одоо бол гэхдээ яг үнэлэх 70-аад оныхноос хойш 80-аад оны хүүхдүүд бол хүүхдтэй Монгол ахуй зааж чадахгүй дээ. Гэхдээ харин ийм болчоод байна. Ийм болчоод байна. Энэ бол одоо манай нийгэмд бол одоо ингээд болж байгаа энэ одоо ядуурл ихсэн гэдгийн хамгийн гол одоо чинь мэдээж энэнийг бол эдийн засгийн хүчин зүйл байгааг бид бүгд тэр оюутан Монгол бол энэ чиглэлөө яаж хөдлөх? Тэгэхээр тийм юм уншаараа гэх юм уу да ингээд ихийн оронд за нэг ийм юм руу явуулаач номын клуб ихэн гэдэг тийм аргыг нь бол яаж зааж өгч. Тий. Тэгвэл зэрэг чинь бол би дахиад хэлэхэд ер нь бол бид нар өөрснөө бол Монгол хүн болохын тулд чинь Монголынхаа түүх соёлыг Монгол хүн бүхэн насан туршдаа нэг юмыг байнга бодож байгаа шүү дээ. Би энэ Монголын ард түмний эдиссэн юм шүү. Энэ ганцхан би бол энэ нутаг дээрээ би ганцхан жинхэнэ ёсоор эзэн хүн шиг байж байгаа. Манайхан болохтой зэр чинь сүүлийн үед бол гадагшаага ингээд яваад байгаа эцэг эхчүүд гадагшаа хүүхдүүдэд явуулаад байгаа харийн газар бид нар хизээч тентхийн уугуул суугуул орсон иргэд чиг тийм эрхтэй тийм боломжтой амьдрах байхгүй энэ бол байдаг байхгүй энэ бол одоо төрөглөөсөө бид нар салах цаг болцсон гэдгийг л энэнийг одоо цаг үед дагаад шинэ IT технологи ч юм уу шинэ орчны үеийн юмнаас бид нар хоцрохгүй шүү дээ. Хөдөөний сумын хүүхдүүд мессежийг бол массаж гэж бичиж жишээ нэ тэгж ойлгох жишээ нэ. Тэгэд интернетийг үл нөгөө нэг юм чинь гээд яриад ах. Гар утасны хэрэглээд нэр жирийн болоод ийм байгуул нөгөө нэг ахур нь шин юм ингээд халдаж ороод иргэн шиг ч юм өөрт нь ингээд суурин болгоод өөрт нь нэг шин юм сурахад их амархан хүлээж авахд амархан болж байгаа шүү дээ. Эний эсрэг одоо яаж зөв юм тавьж үлдээх хэвээр. Тэгвэл зэрэг чи ер нь би бас ингээд өөрөө чи ярьж байгаа дээр бол би миний нэг санаад нэг юмор ер нь бол миний хүүхэд ах уу ер нь бидний үеийнхний хүүхэд ахуд бол элдвийн гадна талын бол нөлөө юмнуудаас хүүхэд залуу үе хамгаалж ирсэн. Энэ бол маш чухал бодлого байхгүй. Ямар ч улсад одоо бид нар л бол одоо чинь бүх юмаа ингээд өөрөө дэлгэчээд байгаа боловч ямар ч улсад
тухайн бол ямар нэгэн гадны харийн улсын бол үзэл суртал юмнуудыг кино ном хэвлэлүүдийг заавал өөрийнхөө арт түмэнд бол одоо чинь тохируулж зөвхөн хэрэгтэй гэснээр л өгдөг. Тэгэхээс бол одоо чинь байнгын энэ бол зүгээр ердөөс нэг ийм том зах шиг болчиход тэгэхээр энэ хүн орж ирэх замбрааг уурсгалыг бол бодлогоор зэгшлэг. Тэглгүй яах нь энэ бол төрийн бодлогын бол бүр гол төрийн ялангуяа ирээдүйд тийм болохоор Кембрижийн боловсролыг хуулж авах гэж ярихын оронд Монгол нөгөө сургалтын арга технологи руугаа жоохон шинжилгээ хийгээд орцсон дээр гэдэг санаа гараад байна шүү дээ нэрнээс л. Тий. Тэгвэл зэрэг бол би ер нь судлаач хүний үед ер нь зүгээр одоо ингээд энэ геолс төр эдийн засаг, банк санхүү тэгэл ер нь энэтэй холбоотой бол улс төрийн асуудлуудыг бол нэг сүүлийн 14-5 жил бол би нэлээд идэвхтэй судалж байгаа. За судалгад ямар үнцэг гарч байна? Жишээлбэл юу вэ штэ? Хөлийн момт нэгддэг аймгийн хүүхдийн тооцоололтой юмд хандах хандлага өөр. Холгон байгаа газрын хүүхд их өөр. Гэл юм байна штэ. Ноос ноолорын эд бэлтгэлийн үеэр ямар хандлагатай байхаг бол ойлголт нэх өөр байна штэ. Чанартай чанаргүй юмнийхээс бол юм ямд чанартай бараа шүү гэдгийг бас ялгадаг болчиход шүү дээ хүмүүс. Тэгэхээр энэ чиглэл рүү яах ёстой. Хүн одоо цаг үед байгаа хүн бол яг яасан юмдар энэс төрөх сайхан таашаалыг л хөдөлж авч байгаа шүү. Тэгэхээр энэ ойлголтыг яаж зэгслэх ёстой ингээд танд судалсан нэлээд тэгтээ зэрэг чинь мэдээж энэ бол өөрөө бол их өргөн сэдв. Гэхдээ энийг бол маш товчхон бол ялангуяа манайхны бол одоо ингээд хүүхд залуучуудын хүмүүжил боловсрол дотор нэг ажиглагдаад байгаа юм болох төгсөж чинь бүх имийг өрдөөсөн материалын өнцгөөс маш их хардаг болсон. Заавал бол мөнгө өнгөний төлөө бол явдаг. Тэр хүний амьдралынх нь бол утга учир нь заавал имийг эдлэж хэрэглэж бүр юм домтонгууд болчихно. Манай өнөөгийн нэмийг ингээд хараад үзэхэд бол заавал имийг идэж ууж эдлэж хэрэглэх юм домтонгуудын бөөгнөр л болчиход байна шүү дээ манай нийгэм. Энэ бол өрдөөсөө энэ ялангуяа бол одоо энэ ардчил нэрээ сүүлийн бол 20 гаруй жил орж ирж исэн энэ үз сурталын тулгын чулуу шүү дээ. Тэгвэл бол энд бол би одоо ингээд бас баруун Европ, Америк одоо бусад энэ өндөр хөгжилтэй гэгддэг энэ улсуудын боловсролын систем энэ хүүхдийн хүмүүжлийн асуудлуудыг бол бүр тусгайчлан сэдвчилж бас нэлээд судалж үзлээ л дээ. Тэгээд би энэ тухай бол хүн сүргийн үйлдвэрлэл гэж бол тэгэхээр юу вэ шүү яг хүндрэлтний түүхийг хараад уншихад бол 2000-ны түүхийг хараад уншихад бол хүмүүс юу дандаа манлайлагч байдаг шүү дээ. Манлайлагч тийм манлайлагч байдаг. Тэгэхээр хүн сүргийн үйлдвэрлэл гэдгийг аль өнцгөөс нь задлах хэрэгтэй. Энэ ном бол одоо Америкийн боловсролын системд бол 26 жил багшилсан ийм сургууль хүмүүст Джон Гата гэж бол энэ их алдартай бол энэ бол Америк мөн баруун Европын орнуудад бол энэ ном өөрөө 10-аад удаа бол дахин хэвлэгдсэн бестселлер ном багхгүй ер нь эцэг эхчүүдийн. Тэгэд одоогийн бол бидний одоо тэр дуурайх гэдэг тийм үү хөлдөө хөгөөж ирж шít манай ийм одоо асуудал чинь тэндээ өөрөө маш гүн гүнзгий нийгмийн хямралд энэ үзэл санаа нь аваачдсан. Хүмүүсийн бол хүүхдүүд нь хооч үе нь бол одоо энэ номон дээр бол байж байгаа. Энэ хооч үе нь бол үндсэндээ найдваргүй болчлоо. Энэ бол бүтэн ийм алдагдсан ийм үе босоод ирлээ. Энэ дотроос бол одоо чинь энэ хүн ярьж яа ер нь нэгэд хүүхдүүдийг энэ боловсролын систем гэдэг чинь хүүхдүүдийг боловсруулж өв тэгш боловсролтой ялангуяа бол хүн бол боловсралтай байна гэдэг бол ухаантай байх, ухаалаг байх, юмд эрүүлэр хандах гэдэг хоёр бол тусдаа ойлголт юм гэдгийг хүн энэ өстой яруу тод энэ хүн манай харалсан байхгүй. Кембрижийн боловсролыг Европын стандартыг нутагшуулна гэдэг Кембрижийн боловсрол хичээд нэг сургууль байгуулад өндөр өртөгтэй ядарсан айлын хүүхдүүдийг авчиж сургана гэсэн дараа нь бантан болоод хөвчлээ шүү дээ. Тэгтээ зэрэг ийм байгаа юм. Тэгээд одоо Шинэ Зеландын боловсролын тогтолцоог авчирна гэдэг бас нэг хэрхэл гараад ирлээ. Тэгээд ийм байхад энэ юм руу орохгүй юм шүү гэдэг санааг л хүмүүст хэлж байгаа. Энэ тэгтээ зэрэг чи ер нь бол эцэг эхчүүд аваад ингээд унших хэвээр. Ер нь бид нар бол тэнд ингээд хідэн төгрөгөө бол хамаад хүүхдээ сургаж байна гэхэд бол барууны энэ тэр нийгэмд нь биднэрд л одоо хэлж өгдөгөө бидний л одоо энэ телевизээр гаргаад байгаагаас шал ондоо бодит байдал шал ондоо байгаа хгүй. Энийг бид нар өөрснөө мэдэхгүй шүү дээ манай өрөг. Манад нэг бас нэг юм ба шүү дээ. Би шуулга асууж байгаа очиод үзсэн үнэ чивд. Манайх бол цогц мэдлэгтэй болж чаддгүй. Ерөнхий мэдлэг үл байдаг. Тэргээрээ бусдаас илүү шүү дээ. Яг нэг хэлэхэд Америкийн нэг гүнзгийрүүлсэн ангийн математик хүүхдтэй бол очихдвол нэг хэсэг бодчихно манайх. Тэгсэн мөртлөө нөгөө нөхрөл нийгмийн шинжилгээ ухааны мэдлэг муутайч байх чинь. Энийг одоо зөв яаж хослуулах хэвтэй. Бид нар социализм үед бол ерөнхий мэдлэгийн бааз суурийг бүгдийн өгдөг тогтолцоог болж хийгээд өгсөн. Тэгэнгүүтээ нарийн саад явах дээр л болохгүй болчиход байна шүү дээ.
Тэгвэл зэрэг чинь бол ер нь энэ баруун Европ, энэ Америк ер нь энэ улсуудын боловсролын системийнх нь урдаа тавьж байгаа зорилго ондоо юм аа. Тэр улсууд нь зөвхөн болвол имийг би түрүү хэллээ шүү дээ. Иддэг, хэргэлдэг ийм болвол одоо домтонгуудыг л бэлдэж байгаа гэж энэ хүн бичээд шүү дээ. Тэгэхээс болоод хүүхдүүдийг иж бүрэн боловсруулъя гэж тийм зорилго тавихаа болчоод байна манай систем, боловсролын систем. Ялангуяа бол сургуулийн өмнөх насны тэгээд дээд боловсролын систем хүртэл ердөөсөө иж бүрэн энэ өв тэгш зөв хүмүүжлтэй боловсралтай энэ улсуудыг бэлдэж гарах зорилгыг манай энэ боловсролын систем тавихаа болчоод энэ бол зөвхөн хүн сөрөг бөөн улсуудыг л үйлдвэрлэдэг юм. Батбаяр багш Дарминбаатар төрийн зурхал зохиолч надад оролцохдоо бол бид уран зохиолоор дагнасан биш. Байгаль, нийгмийн шинжилгээ ухааны бүх салбарт юуг унших хэрэгтэй вэ гэдгийг хүүхдүүдэд арга явах, алийг авч унших уу, шүүрдэж унших уу гэдгийг яриулах, дараа нь эссе бичиж оюун бодомжтой болгох, тухайг нь тухай биш өөрөө бодомжтой болгож үлдэхт нь илүү их анхаарч байгаамаа гэж хэлж ийсэн. Тэгэхээр та эдийн засгийн хувьд зүгээр өрхийн төсөв гэдэг юмаа зөв барихын тулд хүүхдийг анханаас нь зөв суулгах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл зэрэг чинь ийм байгаа. Ер нь бол тэнд манайхан бас нэг хүн бүхэн ямар нэгэн хэмжээгээр сонссон баг. Эндээс бол манайх яваад очисон хүүхдүүд бол 90-ад оны ялангуяа ихээр бол очисон хүүхдүүд Америкийн бол үе тэнгийнхнээс хамаагүй өндөр бол одоо мэдлэг боловсралтай байна. Тухайн одоо чинь 5 дугаар ангийн хүүхэд гэх чинь тентгийнхний 7 8 дугаар ангийн хүүхдүүдийн илүү байна гэж яригддаг байсан шүү дээ. Гэвч сүүлийн үед бол энэ сонсогдохоо байцсан байж байна. Яг та зэрэг чинь энд 20 жил бол манай боловсролын систем маш хүчтэй гажуудалд орчод байгаа. Хүүхдэрээ тоглосон систем. Хүүхдэрээ тоглолцлоо. Үндсэндээ одоо ингээд тийм учраас хүүхэд залуучууд хамгийн гол нь химийг уншиж ажил сая хүн боловсралтай болдог. Тэгээс юм уншдаг. Нэг юм үг өгдөг байхгүй юу? Телевизэр үздэг улсуудыг ном уншдаг улсууд нь удирддаг юм а гэж. Энэ нэг үг. Бас нэг энэтэй холбогдвол бас нэг үг орж иргэн. Тэр одоо бидний одоо манайхны улс төрчид ялангуяа бол иш татах тогтоо бол Английн ерөнхий сайд байсан Уинстон Черчилль тийм үү? Тэрний нэг хэлсэн үг байж байгаа. Ер нь бол ерөнхий сайдууд ч хүсээд байдгүй, мөрөөдөд ч байдгүй тийм их мэдэл сургуулийн багш нарт байд юм. Энэ юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг чинь тэд нар бол хүүхдийн боловсрол, энэ ялангуяа багшны боловсролоор нийгмийг яаж бэлддэг тэр онцгой шалбогдол өгдөг. Энийний цаад нарийн учрыг бол маш сайн ойлгодог ийм улсууд байна гэдгийг ч хэлээд байгаа хэрэг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бол манайх бол нэг юм болчлаа л та. Сургуулийн сурах хүчүүдийг хараад байхад тендерт орсон янз янзын сурах газарчээд шахааны нэг бизнес яваад тендерийн бодлон байх яваад тэгээд ингээ хараад байхад 90 ороор сурах хүчийн хандлага нэг талаас олон уургалчин байх нь зөв ч гэсэн нөгөө талаас бол хүүхдийн арга барил дээр хүүхдийн юм олж авах дээр буруу юм үгээд байна л та. Бид нар бол би яг тэр ядарч номын зөв уншдаг. Нөгөө их зохиолыг уншуулах, их сурхаас нь юмаа харах. Жишээлбэл улс төрийн эдийн засгийн онолын их юмнаас нь ерөнхий мэдлэгийн зөв авах хэднэрлөө зөв чиглүүлэх хэрэгтэй л гэсэн санаа би цаанаа цогцолцуулаад байна шүү дээ. Тэгвэл зэрэг чинь бас бид нар түрүү ярьсан юм уншихтаа юм унших нь маш чухал. Гэхдээ яг юу унших хамгийн сайн одоо бүтээл номнуудыг онж уншина гэдэг чинь тэрнээсээ бас дутуугүй чухал ач холбогдолтой юу гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар ер нь ном уншуулах гээд байгаагийн гол нь чинь тэр хүнийг сэтгэн боддог. Жинхэнэ ёсоор Homo sapiens болох гэдэг байгаа байхгүй юу? Гол зорилго нь. Одоогийн улсууд чинь бид нар чинь Homo economicus болчиход байна шүү дээ. Боддгоо юмыг. Тэгэхээр чи дөрөв хэллээ. Ер нь одоо ингээ барууны улсууд чинь нэг имийг өрөх гүнзгий мэддэг, бусад юмнуудыг мэддэггүй гэж байна. Тэр юм нь бол одоо маш хүчтэй гажуудалд оруулчихад байгаа байхгүй юу? Яг тэр чинь хүн энгийн мэддэггүй болсон. Зөвхөн урдлынхан хамраахын доотлоос цаашх юмыг мэддэггүй, харддаггүй хүмүүс бүхэл бүтэн ийм хүмүүсийг бэлддэг энэ системийг л манад 20 жил зүтгүүлээд байгаа учраас энэ манай боловсролын системийн хүүхэд залуучуудын хүмүүжилд гарч байгаа энэ гажуудлууд чинь тохиолдлын хэрэг биш байхгүй да. Тэгэхээр 1993 онд бол та бүхэн бол санаж байгаа Азийн хөгжлийн банкнаас бол хэрэгжүүлсэн нэг төсөл байдаг. Тэр төсөл дээр ихтэй зөвшин урд өмнөх багш нарын олон жил 20 30 жил багшилсан багш нарыг Монголын боловсролын системээс шахаж гаргах төсөл байсан шүү дээ. Энэ үндсэн гол зорилго. Тэр бол хэрэг та бүхэн санаж байгаа бол 6 сарын бол нэг удаагийн цалин өгөөд боловсролын систем дахиж ажиллахгүй гэсэн нөхцлөөр гаргалаа шүү дээ. Энэ бол маш хүчтэй Монголын боловсролын системийг унгах ажиллагаа байсан байхгүй юу? Энэ бол өөрийнхөө стандартад оруулж авах гэдэг шүү дээ. Тийм үү? Гэхдээ биднэрийн бол одоо чинь манай ард түмний бол одоо чинь энэ
Тэ энэ одоо чинь түүхэн бол олсон энэ ололтууд нь юу вэ? Бид нар хаана амьдардаг вэ? Манай танхимын боловсрал одоо хийгдсэн юм өмнө байсан танхимын боловсрал бол нөгөө гэрийн боловсрал, гэрийн хичээл нөгөө багшийг дээдлэг зарчим руу оруулаад явахд бол хэцүү шүү дээ. Одоо хуучин өмнө үеэс ховсглын өмнө байсан, ховсглын дараа үед байсан нэг хэсэг үе, завсрын үед байсан нөгөө нэг гэрийн багш авах эднэр л оруулахд бол одоо хэцүү шүү дээ. Ер нь гэхдээ зэрэг одоо бол хоцрогдлыг арилгахын тулд хүүхдээ нэг гайгүй шалгалтанд бэлдчихийн тулд тэр хандлага руу явж байна шүү. Тэгтээ зэрэг бол түрүү бас асуултанд бол гарч ирсэн би тэрнээс эхлүүлээд одоо саяны асуултыг хариулъя гэж бодож байна. Ер нь бол энэ ерөнхий шалгалт гэдэг нэг юм сүүлийн хэдэн жил яваад байгаа шүү дээ. Энэ бол үндсэндээ Монголын боловсролын систем бүрэн дампуурцныг бол илэрхийлэх байхгүй. Ягаад бол хүүхдүүд имийг өөрөө болвол одоо ямар нэгэн логик гаргалгааг, баталгааг өөрөө хийж чаддаг. Зөвхөн одоо чинь ийм одоо тест бүгэлж байгаа юм шиг лотерей тоглож байгаа юм шиг ийм бийдэг болгоцсон. Нэгдүгээрт тийм үү? А хоёрдугаарт бол ер нь бол мэдлэг энэ ном гэдэг чинь юу гэдэг зэрэг хүн өөрийн чинь боддог оюун ухаантан болох гэдэг байгаа байхгүй юу? Оюун ухаант хүн болно гэдэг чинь болоо тэр хүн ертөнцийг үзэх болоо зөв өнцгөөр хардаг. Өндөр ёс суртахуунтай, хүнлэн инэрэнгүү, тийм үү? Зөвхөн өөрийнхөө тулаа амьдрдаггүй. Мөн өөрийнхөө төлөө багасаа гадна мөн амьдарч байгаа энэ нийгмийнхээ төлөө, эх орныхоо төлөө амьдардаг. Ийм агуутэр үзэл санааг л хүүхд залуучуудад өгөх гэсэн ийм зорилготой систем байсан шүү дээ. Жишээлбэл 3 асуулт ирлээ шүү дээ. Тэрний 3 асуултын хоёрт нь өөрийнхөө өмнө авсан дүгнэлт бодомжоор зөв арилжахад шалгалтандаар сайн дуу авдаг л байлаа шүү дээ. Тэгэлгүй яа. Энэ нөгөөрөө цааталт нь юм үлдээдэг байсан баг. Тий. Яагаад гэвэл ямар нэгэн ингээд асуултыг хүмүүний өмнө ингээд тавихад бол тэр бодлогыг өөрөө боддог. Янз бүрийн хувилбараа бодож ягаад тэрний хариултанд нь өөрийнхөө логик сэтгэлгээгээр очдог. Тийм тэрийг л хөгжүүлэх гээд байгаа. Ном уншина гэдэг бол хүүхдүүд бол үнэхээр яруу тунгалах сайхан ярьж чаддаг. Тийм үү? Логик сэтгэлгээтэй сэтгэж чаддаг. Ийм л хүн хүмүүжүүлэх гээд ингэж л оролдлого одоо дөнгөж эхлээд явж байгаа нь маш сайшаалтай. Тийм учраас бол би энэ нэвтрүүлгээд ороход бол би тун туртай хүлээж авсан. Гэхдээ нэг юм байна л да. Тухайгийн тухайн уншичаад уншсан юм шиг ярьдаг хандлага оюутнуудын дунд ч байна, 10 жилийн хүүхдүүдийн дунд ч байна. Энийг л зэгслэгээ танаах их зөв юм ижлээ гэж хийж эхэллээ гэж би ойлгоод байна. Тэгвэл зэрэг чинь бол би дахиад хэлье. Ер нь бол хүн ямарваа нэгэн бол одоо чинь мэдээллийг авахдаа тэр мэдээлэл бол зөвч байж болно, алдаатай ч болно. Гагцгүй тэр хүн өөрөө Монгол хүн болцсон байгаад оюун тухаанд Монгол хүн болцсон байдсан бол тэр ертөнцийг харах тэр шүүлтүүрийг бий болгоцсон байдсан бол тэрүүгээрээ одоо чинь зөв буруу харц цагаан бидний язгуур их ашигт хэрэгтэй хэрэггүйг нь шүүдэгт шүүлтүүртэй болцсон байдаг байхгүй. Тэгжээ сая энийг чинь би Монгол хүн гэж хэлэх гэдэг л да. А тэгэхээс бол зүгээр өдөөс нэг хогийн сав шиг ердөөсөө ямар л мэдээлэл өгч идэг тэрийг л ердөөсөө шууд бол залгаад авдаг ийм байж болохгүй л гэж би хүүхд залуучуудад захих гэдэг байхгүй гол нь эцэг эхчүүд ялангуяа сургууль хүмүүжүүлэгч нарт бол эдний бүр онцгойлон захимаар байгаа байхгүй. Та бүхэн бол Монгол орны энэ ер нь багш нар гэдэг бол онц төрчд биш ээ. Монгол орны ирээдүйг ганцхан багш нар тодорхойлдог байхгүй. Эцэг эхчүүд өөрснөө тодорхойлдог байхгүй да. Энийг л бол хүмүүс ойлгоосоо л гэж яваад байна. Энэ юу вэ? Систем бүхэн мэдлэггүй их талаа дотор сэлэргүй завтай төөрөх хэлээ шүү дээ. Тий. Тэгвэл зэрэг чинь системтэй мэдээлэл гэдэг бол ямарваа нэгэн одоо чинь би физикийн нэг хичээл дээр бол үзсэн юм а, химийн хичээл дээр үзчихсэн, математикийн хичээл дээр үзчихсэн юмнуудтайгаа холбож иж бүрэн болгож ойлгодог. Энэ зэмийг л хүүхдүүдэд өгсдөө. Энийг ердөөсөө манай боловсролын систем харамсалтай ийм зорилго тавихаа болоод удаж байна л да. Тийм учраас хүүхэд залуучууд багш нарт та нар бол өөрөө өөрснийгөө бол одоо энэ намгаас татж гаргах цаг болсон л гэдгийг л хэлэх гээд байгаа байхгүй да. Та нарын өнөөдрийн бол одоо энэ сургалт гээд байгаа юм чинь бол арай ондоо юм биш үү? Бидний энэ хүлээлт тийм үү? Энд чинь арай ондоо байна. Бид нар бол хүүхдүүдтэй ингээд хооллож байна, ундлаж байна, хувцлаж байна. Одоо бүх орон сууцаар хангаж байна гэдэг бол бид нар хүүхдийн хувь зээнд хийж байгаа 50% нь. А нөгөө 50% нь хүүхдүүд чинь юу бодож байна, сэтгэж байна. Ямар чиг баримжаатай ертөнцийг үзэх үзэлтэй хүмүүс болох гэдэг чинь маш чухал юм баггүй үлдсэнтэй байвал энэ юмн дээр эцэг өгчүүд бүхэн хүүхдийн амьдрал цаг гаргаж өөрснөө оролцож бай. Манай сургууль хүмүүдэгч багш нар бол мэдээж эднэр бол цалингийн асуудал байгаа боловч сургалтын одоо чин дээр агуулга сургалтын арга зүй гэдэг юм а бид нар бүр эргэн харах цаг миний яралт эргэн харах цаг болцоод байна гэдгийг би хэлэх гээд байна л та. За ингээ хоёулаа ярил нэлээд өргөжлүүлээд ярьж болох байлаа. Даанч нөгөө хугацаатай юм дуусаж хуухтай мургадаг юм үлгэлээр цаг нь болчлоо. Ингээ таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.